байна. Өглөө нэмээд сайхан амарлаа. Сайхан ажлыг бас хэлсэн байж шүү дээ. Баяр үгийн өнөдрөнд дээрэс нь яг энэ төслийн талаар бас зөвхөн мэдээлэхгүй. За бид нар одоо Австрали төгссөн 5 оюут өөрсдөө энэ Австралийн засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдчихж байгаа. Бүгдээрээ одоо энэ Австралид тэтгэлгээр сураад ирээд одоо энэ эмэгтэйчүүдийн манлайлалыг дэмжих тийм хөтөлбөр зориг сангаас одоо жил болгон явуулдаг. Тэр хөтөлбөрт энэ жил хамрагдсан 22.5 цэцэг байна. Тэгээд өөрсдөө хүүхэд ба автаа гэдэг энэ төслийг толгойн 80 дугаар цэцэрлэгтэр хэрэгжүүлээд одоо ер нь 10 сараас эхлээд одоо дуусчихна. Эрт одоо 7 хоногт бараг хаалтаа хийж байна. Төслөө яг ямар байдлаар хэрэгжүүлж чадсан бэ? Заавал утаа гэсэн сэдвийг сонгох байсан юм уу? Зүгээр л яг тухайн цаанаасаа өгсөн гэдэг юм уу? Сэдв яагаад заавал утаагаа хүүхдүүд хэлсэн юм бэ? Яг хүүхэд утаа гэхэд бид нар өөрсдөө заалаа хийж аав. Тэгээд угаасаа энэ утаа гэдэг асуудал ч үүсэн Монгол улстай яриа байгаа. Улаанбаатарт амьдарч байгаа бүх иргэнд ингээд өөрөө ирэхгүй л энэ асуудал тулгарч байгаа байхгүй юу? Тэгээд бид таны хувьд яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэхээр ээж хүний хувьд, аав хүний хувьд те бид яг хүүхдүүдэд яаж туслах чадахыг хин нэгний шүүмжлэх юм эсвэл энэ ямар нэг асуудал болохгүй байх гэдэг талаасаа биш. Хүмүүс яаж өнөөдрийн байдлаар эрхэм хүнийхээ үүргийг яаж одоо биелүүлж чадах вэ? Одоо яаж хүүхдүүдэд тусалж чадах вэ гэсэн л тийм үгнээс энэ төслийг одоо санаачлаад 4 одоо үндсэн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тэрний эхнийх нь болохоор одоо энэ агаар шүүгч систем 7 давхар одоо шүүлтүүр бүхий яг дотор нэг агаар цэлгэгчнээс арай өөрлөлтөө тэр болохоор гаднаас хүчил төрөгчийг оруулж ирдэг. Өөрөө нөгөө цэвэр агаар оруулж ирээд дотор агаарыг бас давхар шүүх. Орчны агаарыг цэвэршүүлдэг юм тий? Одоо яг дотоод орчны агаарыг зөвхөн дотоод орчныг одоо ягаад цэвэрлээд байгаа агаар шүүгч гадуур гараад байгаа шүү дээ. Сая бид BS-ээс аваад байдаг. Тэрнээс арай өөрөө тэр агаар шүүгч нь гаднаас хүчил төрөгчийг давхар 7 давхар агаар шүүгчийг шүүгээд оруулж ирж байгаа байхгүй. Хоёр дахь юм болохоор арга хэмжээ болохоор хүүхдүүдтэй маск зөвлөж байгаа. 3 сар хүртэл зөвлөсөн байгаа. Дараагийнх нь бол нөгөө тархлагын дэмжих зорилтоор олон найрлагт витамин бас өдрөдөх юм гэж өгчүүлсэн. Дөрөвдөх нь бол одоо энэ эцэг их болон багш сургууль мужигчдын өөрсдөө хандлагыг өөрчлөе. Тэрэндээ бас яг хуваагаад бүр тавдах гэж хэлж болоод нөгөө хүүхд боотаа гэсэн пэйж нөгөө өөрсдөө фэйсбүүк дээр ажиллуулад хүмүүсийнхээ нөгөө сошиал медиаг хандлагаа бас өөрчлөлтөд зөвхөн бид тавын асуудал биш зөвхөн энэ жилийн төсөлд одоо энэ зориг сангийн дэмжлэгтэйгээр Австралийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсаныхаа дагуу энийг хэрэгжүүлэхдээ гол нь биш. Улс даяар энэ асуудал байгаа учраас бусад цэцэрлэгүүдэд бас энэ ингээд жишээг олоод бусад энэ газруудад ингээд түгээд санал болоод үүсгэсэн гэсэн утгаараа. Энэ зүйлүүдийг хийж яхад бол одоо маш олон үр дүн гарсан баг. Яг энэ чинь бол одоо яг энэ бохирдол юм тий. Энэ бохирдлын үсэн үзэгчтэй харуулад энийг бас тайлбарлаж өгөхгүй. За энэ бол нөгөө хэлсэн бид нар бол нэг үндсэн 4 арга хэмжээ авсан гэдэг 5 гэж болж байна. Тэрний 3 материалыг 3-ын нэг нь бол агаар сэлгэгч суулгах явдлаасан. Агаар сэлгэгч гэдэг маань анги дотор агаарыг гадна агаартай холдоо тийм агаараас солилцоо явуулж өгдөг. Тэгээд тэрэн дээр бол энэ 7 давхар шүүлтүүрүүд тийм HEPA билдээр орцсон. HEPA шүүлтүүрүүд. Тэгээд энэ бол нэг сар гарны хугацаанд зэрлэг дээр тавьсан байсан шүүлтүүрийг өвөл авч солиход ерөөсөө хамгийн эхний шатны шүүлтүүрээр гарсан үр дүн бол юм гарсан байна. Тэгээ гаднаас агаар суулж байгаа тийм. Тэгээ дотор бол ийм агаар хэрвээ шүүлтүүр байхгүй бол энэ агаар шууд орох гэсэн байна. Дотор ороод хүүхдүүдийн уушруу орох юм аяг тарим шингэж байна л. Гэхдээ энэ бол зөвхөн 7 давхар шүүлтүүрийн нэг юм. Тийм дахиад өөр байгаа. Тэгэхээр шүүлтүүр болго өөрөө үүрэгтэй өөрөө хэсгэл шүүлдэг. Энэ одоо ч гэсэн маш аимшигтай байна. Тийм номжийн сараас наалтчлаа тийм. Тэгээ ер нь бол яг тийм учиртай юм шүүлтүүр байгаа. Бусад багийнхаа гишүүдийг танилцуулбал. Нэг одоо гишүү маань шүүгч нэгтэй байгаа. Суудринкос гэдэг Австралийн сургууль хуулиар төгссөн. Дараагийн эмэгтэй болохоор бас хэл шинжилгээр мастер хамгаалсан. Queensland-ийн сургуулийн 3 дахь эмэгтэй нь болохоор
хүүхдийн хийсэн ажилтай мөн Сиднейгийн их сургуулийг олон нийтэд харьцах чиглэлээр төгссөн баярлалаа. Сайн санаачлал гаргасан, өртөө ч гэсэн гаргасан. Түрүүний бид бас нэвтрүүлгийн өмнө үзэгчтэй хэлсэн. Хүүхдүүдийн одоо юу гэдэг өвчлөлийн тоо багассан. Дээрээс нь хичээлдгээр хүүхдүүдийн эрс нэмэгдсэн гэдэг сайхан мэдээлэл. Түүнийг одоо дэлгэрүүлээ. Яг бид нар төслийн гол зорилго бол бас аль болох хямдхан аргаар хамгийн үр дүнтэй арга утаанаас хүүхдүүдээ тийм ээ. Утааны хорт нөлөөлөөс хүүхдүүд эрүүл мэндийг хамгаалах нөлөө хамгийн үр дүнтэй арга юу гэж болох вэ гэдгийг өөртөө чадлын хэмжээнд хийж үзсэн байгаа. Тэгээд ерөөсөө төслийнхаа үр дүнгийг хэмжиж байгаа нь хүүхдийн хүчлээр хэмжсэн. Аюу энгийн юмар хүүхдийн хүчлээр. Тэгээд түрүүний хэлсэн 3 төрлийн материалыг арга хэмжээг авч байгаад бол тус нь хүүхдийн хүчлээр хэдэн хувиар багасч юм гэдгээр эрсэж чинь гэдэг бол хянаад явсан байгаа. Эрсээр хамгийн сайн үр дүн бол бид нар 8 анги сонгосон. 8 ангийнхаа 2 дээр нь агаар цэвэршүүлэгч, витаминжүүлэлттэй аян маск гэсэн. Тэр ангиуд дээр бол бус ангиудтай харьцуулбал өвчлөл хамгийн өндөр хувиар буюу 53% өвчлөл буурсан тийм үр дүн гарсан байгаа. Энэ бол яг 11 сараас 3 сарын 1 хүртэл буюу өвлийн эд утаатай 3 сарын турш хэрэгжүүлээд тийм ээ. Тэгээд нөгөө витаминжүүлэлт маск агаар сэтгч ингэ тус нь бас 2 ангиудад ингэж нэгээр хэрэгжилж үзсэн байгаа. Тэгээд хүүхдийн өвчлөлийг тусаар нь бас харж ингэж үзсэн. Тэгээд яг энэ зорилго нь бас нөгөө ямар арга хэмжээ авал хүүхдүүдийг бид нэр илүү ингэж ашигтай байдлаар утааны хортлоос хамгаалж болох уу гэдэг нь бас гэж бодиттой харж үзсэн. Энэ гэхдээ юу байгаа шүү дээ. Тухайн хүүхдүүд чинь сургуулийн орчинд ирсэн тохиолдолд тэр агаар цэвэр газар тодорхой хэмжээгээр байж байна. Гэрээ нөхцөлдөл нөгөө л нэг агаартай гадаархаа нөгөө л нэг утаатай байгаа шүү дээ. Тэгээд маскыг яг өдөр тутамдаа бүр ингэж босоод унтах хүртэл зүүжсэн үү? Зөвхөн хичээл дээрээ байсан уу? Тэр бол ингэж хэлсэн даа. Цэцэрлэгийг сонгосон нөгөө цэцэрлэгч хүүхдүүд аягүй олон цагаар өнгөрүүлдэг. 8 цаг. Тэгээд бага насны хүүхдүүд чинь их унтаж өнгөрөөдөг. Эрүүл сэрүүн байхын их цаг цэцэрлэгт өнгөрөөдөг. Мэдээж бид нар энэ дээр төсөлт бол 394-г хамгаалсан байна. Тэгэхээр мэдээж 394 айлд бол ингэж чадахгүй. Биднээс энэ санхүүгийн боломжийг өрөхгүй ч учраас биднээс бөөгнөж байдаг их цагаа өнгөрөөдөг газар нь анги тахимт бий. Анги тохиомд нь агаар сэлгэж яж байгаа. Маскыг бол нөгөө өглөө гэрээсээ гараад цэцэрлэг хүрэх, цэцэрлэгээсээ тараад гэрлүүгөө явах хамгийн бохирдолтой үед. Тэгээд өдрийн цагаар витаминжуулалт хамгаалж байгаа юм гэснээр цонх зөвчлөлөө аваад хамгаалах юм шиг. Түрүү бас яг дөрвөлжсэн нөгөө эцэг эхчүүдтэй бол хамтарсан гэдэг. Эцэг эхчүүдтэй ерөнхийдөө яаж хамтарсан бэ? Энэ бол нөгөө нэг хүүхдүүд маань гэртээ ирээд мэдээж эцэг эхчүүдтэй хамтаа болж ирсэн мэдээлэлүүд бол эцэг эхчүүд өгчээсэн баг тийм. Баалсны хүүхд болохоор ээж аваасаа нөгөө хараад байдаг. Сургуулийн хүүхдийг яг хандлагтуулын өөрсдөө маслаад өөр чинь өөрийг хариуцлагатай гэж бодоод бид одоо 65 дахь сургуулийн урдан дадаг сургуультай хэрэгжүүлэх гэжсэн нь өглөөнөөс орой болтол нөгөө хин нэгний хасрамжинд байдаг нялх хүүхд маань өөрсдөө сонголт түүл тэнд байгаа байхгүй. Өөрсдөө толгойд ч өөрөө бас нөгөө цэвэрлэх боломж олох гэдэг болохоор цанхаа голгосон ч гэсэн нөгөө бохирын маань өнөртдөг хүн хордлогонд орсон байдаг хэлхийг нэлээ л дээ. Тэгээд тэр маскыг одоо мөн витаминыг одоо хэрэглэснээр тэр хүүхдэд ямар үр дүн өгөх юм? Хүчил төрөгчгүйгээр хүний одоо суур эрүүл мэнд хэрхэн нөлөөлөх юм те тэр тухайд хүчил төрөгч байхгүй бид нар эрүүл байх тухай яриад ч юм уу эсвэл те дараагийн нөгөө боловсрол гой сайхан бах нөх хүүхд маань гэдэг тэр талаар ярих юм ч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд эцэг эхтэйгээ нэг ажиллах ээж авдаа нөгөө хандлагыг өөрчлөх хүүхдүүдтэй яг тэр ийм аюултай ийм утаа ихтэй байгаа ийм одоо үед нь маскыг зүүлгэж хамгаалаач маск ч өөрөө цагтаа шүү дээ. Тэдээс хэдэн хоног цэцүүлэх юм түүнээс тэрийг угаан буцааж ашиглана гэсэн ойлголт байдаггүй байхгүй. Тэгэхээр ээж аваад дөрөвдөө сургалт оруулсан байгаа. Тэгээд хүмүүсийн хандлага бас шал өөр бол тийм байлаа. Бүр одоо энэ нөгөө хүүхдүүд цэцэрлэгтээ орохдоо уловч өмсөд ордог шүү дээ. Ээж аав хүүхдээ авахтаа гялгар тэр шиг тийм соёл төгсөн. Ээж аав хүүхдүүдтэйгээ эрэхтэй маск үерхээ болцсон. Барайл маск хүүхдийг авахгүй шүү гэсэн юм шиг л тийм харцтай тийм аюу. Тэр аюу гой тийм соёл төгсөн. Ингээд аюу баярлалаа. Хүүхдүүд энэ эрс хүртэл шал уур болсон. Витамин авах гад витамин тарааж ууж байгаа манай нөгөө төсөл дээр ажиллажсэн хичээг ороход одоо бүр алаа ташаад бараг тэр хүмүүс хүүхдийн тананы баатар юм шиг тийж хүлээж авчаа байсан тийм. Тэр хүүхд витамин идэх гэж тэр цэцэрлэгт өдөр болгон маш идэвхтэй очдог гэсэн гэж ээж аваа дараа нь судалгаа хариулт хийсэн. За бидний хэлцэг дуусж байгаа. Эхлээд дэрсэн та бүхэнд их баярлалаа. Энэ түрүүнд бас талархмаар байна. Тэдгээр хүмүүсүүд эцэгчүүдийн өмнөөс тэгээд хамгийн гол энэ цааш ямар нэгэн байдлаар хэрэгжих боломжтой болоо та бүхний дэмжих гэдэг юм уу? Яг ийм хэлбэрээр явбал бас зүгээр гэсэн та бүхний одоо юу гэдэг
загвар гаргаад ирлээ шүү дээ. Тэгээ энэ загварыг цааш нь ингэж нэвтрүүлэх боломжтой байна. Яг нь бидний бас анх зорилго нь тийм байсан л да. Зүгээр нэг 394 хүүхдийг хамгаалаад нэг жоо хөвчлэн бууруулаад биш нэ. Жишээ үзэл өөртөө тийм. Бид нэр тэгээд жишээгээ бас нэг сая хуугаад нэг хийсэн байж тээ туршилт маркер. Тэгээд ямар үйл нөлөөтэй гардаг талаар нь одоо зөвлөмж өгөх бодолтой байгаа холбогдох газрууд тийм ээ. Ийм агаар сэлгэж хэрэгтэй байна. Үр дүн ингэж шат юм байна. Асуудлууд нь бодит амьдрал дээр ийм байгаа юм байна. Тэгэхээр бид нэр одоо бол яг тийм зөвлөмж өгөх тал руугаа ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань тэр зөвлөмж маань цаашаа хүрээд аюул олон хүмүүсээр нөлөөлж чадах байна. Баярлалаа. Та бүхэн бас цаашдын ажилд амжилттай. За та бүхэн Баярлалаа. Өдөр та бүхнийг бид хүүхэд ботоо төслийн төлөвлөлтөд уулзлаа. За одоо өнөөдөр бүр хэсэг хугацаанд тасалж удирдлагын дараа хэрэгжүүлсэн та бүхэнд мэдээлэл өгнө. Орын цэнэглэгч карт худалдаанд гарч онцгой бүтээлтэй олон орчин. Орын цэнэглэгч карт 1 сар, 3 сар,